Орой минь итгэлийг игч Мариа Луиса. Би Библиэс Мосеийн 2 дугаар ном буюу Гитлэл номын 4 дугаар бүлгээс нэгэн асуулт тавих гэсэн юм. Энд ишлэл 9-д бичгтээ, харин тэд энэ хоёр тэмдэгч үл итгэж, үгийг чинь сонсохгүй бол чи нийлээс ус авч хуурай газарт асах. Нийлээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв. Ингээд цаг хэмнэх үүднээс ишлэл 11-ийг уншийе. Эзэн түүнд, хүмүүний амийг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл түлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? Эзэн би биш гэж үү? Библиэд эзний үйлс эргэлцсэн байдалтай энэ мэд олон жишээнүүд байдаг. Жишээ нь Ион хүмүүсийг эзэн рүү эргүүлэхийн тулд номлол гэсэн эзний тушаалыг эсэргүүцэн уурлаж тодорхой хэмжээгээр эзний үгэнд эргэлздэг. Эзэнд эргэлзэх гэдэг нь ямар утгатай вэ? Яг ямар мөчөөс эхлэн бид эзэнд эргэлзэж эхэлдэг вэ гэдгийг би асуух гэсэн юм. Таны саяын хэлсэн шиг бидэнд айдас давтах мөч гарахад бид эзэн рүү хандан. Эзэн, та надад үүнийг хийх ёстой гэж хэлсэн ч би чадахгүй, миний чадвар үүнд хүрэхгүй байна гэж хэлэх нь байдаг шүү дээ. Гитлэл номын 4-р бүлэгт Мосегийн түүхийг өгүүлдэг. Энд би Мосе эзэнд эргэлзсэн гэж хэлэхгүй. Үүнийг ингэж нэрлэж болохгүй. Тэр энд тэрсэлж эргэлзсэн байдал гаргаагүй. Харин Мосе амьд эзэнтэй хараахан ярьж үзээгүй. Түүний гайхамшигыг нь хараагүй байсан юм. Тэр цагт бүх зүйл өнөөдрийнхөөс өөр байсан. Их үерийн дараа зөвхөн Ноо болон түүний гэр бүлийнхэн л үлддэг. Тэр үед Бурхны илчлэлийг шууд хүлээн авах нь ховор байсан. Бурхан патриарх буюу овгийн ахлагч нар руу л ярьж, тэдэнд өөрийнхөө тогтоолыг илчилдэг байв. Үүнийг тэд үр удмынхандаа дамжуулан хүргэдэг байсан. Гэвч Бурхны өөрийнх нь дуу хоолойг сонсож түүнтэй ярих нь ховор байв. Бурхан Мосед дуудлага өгөхдөө түүнийг Фаро дээр очиод Израилийн ард түмнийг чөлөөлж явуул гэж хэлэхэд нь Мосе айдаг. Учир нь тэр өмнө нь Бурхантай огт ярьж үзээгүй байв. Үүнийг тэр төсөөлж байгаагүй. Харин өнөө үед Бурхан амлалтаа өгөхөд бид түүнд нь шууд л итгэдэг. Учир нь бид өвчнөөсөө идгсэн, амьдрал нь Бурханы тусламжтайгаар өөрчлөгдсөн олон гэрчлэлүүдийг мэдэх болохоор. Харин Мосед ийм жишээнүүд байгаагүй. Түүний энэ айдас тэгэхээр хөв хүнд байдаг зүйл байсан. Тэр хэлэхдээ, эзэн, би хэрхэн хаан хүн рүү ярьж чадах билээ? Би өөрийгөө илэрхийлэхдээ их муу хүн шүү дээ. Би ичимхий болохоор хүмүүсийн өмнө үг хэлж чаддаггүй гэдэг. Тийм ч учраас Бурхан түүнийг тайвшруулна. Би чиний амаар ярих болно. Уран хэлтэй чиний ах Аарон чамайг дагалдаг. Чи түүнд миний тушаалуудыг хэлж, тэр хаанд үүнийг дамжуулах болно гэдэг. Мосе энэ цаг мөчийг хүртэл эзний тэмдэг болоод гайхамшигыг өөрийн биеэр амсаж үзээгүй байв. Тэр Бурханы агуу хүчийг таньж мэдээгүй байсан. Тийм ч учраас Бурхан түүнд тэмдэг өгч, тэрээр нэгэн савааг газар шидэхэд тэр нь могоо болон хувирдаг. Тэгээд Мосег аим ухархад, Бурхан түүнд тэр могоог гартаа ав гэдэг. Тэгэхэд энэ нь эргээд саваа болон хувирдаг. Үүгээр эзэн түүнд, бүх зүйл миний гарт, надад итэг гэдгийг харуулахыг хүссэн юм. Йонагийн түүхээс ч бас бид нар ижил зүйлийг харж байна. Тэрээр иш үзүүлэгч байсан ба Бурханы иш үзүүлэгчид байнга хорлогдсон мөшөгдөж, амь насаа алдаж байв. Учир нь тэд бусад хүмүүсийн сонсох дургүй үннийг тунхагладаг байсан болохоор. Тэгээд Бурхан Йонаг Нинев рүү илгээхэд тэр айсан юм. Тэр бодохдоо, намайг Бурхан тэднийг устгах болно гэж номлохоор, Бурхан тэднийг нэгүслээрээ өршөөнө. Тэгээд би худал иш үзүүлсэн болно гэдэг. Тэр амь насаа алдахаас айж байсан юм. Ниневийн ард түмэн үнэхээр эзний өмнө нүглээ гимшихэд, эзэн тэднийг өршөөдөг. Тэгэхэд Йонагийн урам хугарч, тэр эзэн хандан, эзэн та тэднийг уучлана гэдгийг би мэдэж байсан болохоор тийшээ явахыг хүсээгүй юм. Одоо бүгдээрээ намайг худалч гэж бодож байгаа гэж гомдолдог. Тэгэхэд эзэн түүнийг сүрхахаар нэгэн бутыг ургуулна. Түүнийг сүйдэрлүүлчихэд дараа энэ бутаа хувхаруулан хатаадаг. Үүгээр эзэн Йонад нэгүүлсэнгүй сэтгэл гэж юу болохыг заасан юм. Бидний ургамалт харамсахаас хэд дахин илүүгээр тэрээр хүмүүсийг өрөвдөн хайрладаг юм а гэдгийг үүгээр ойлгуулдаг. Бид нар аливаа зүйлийг биеэрээ амсаж байж суралцдаг. Энэ нь биднийг сүнслэгээр өсгөхөд тусалдаг. Тэгээд бид, эзэн, би ойлгож авлаа. Би танд дуулууртай байх болно гэдэг. Тийм болохоор бид Мосе болон Йонаг шүүж болохгүй. Тэд хүнд байдаг айдсынхаа улмаас ийм хандлага гаргасан юм. Харин өнөө үед
Өнөөдөр бид Бурхны маш олон илчлэлийг харж байна. Бурхан ярихад бид итгэдэг. Гэхдээ бид нар бас болгоомжтой байх ёстой. Учир нь муу ёрийн сүнсч бас биднийг, ялангуяа сүмд шинээр ирж байгаа хүмүүсийг хуурах гэж оролддог. Тэр зөвхт биш нэгнийг, эсвэл сургаалыг сайн ойлгоогүй хүмүүсийг ашиглан буруу иш үзүүлэхээр, Бурханаас биш зүүд, үзэгдлээр дамжуулан худал илчлэлийг тэдэнд өгөх гэж оролддог. Тэр бүх хэл бидний өөрсдийн сэтгэл хөдлөлч биднийг хуурах нь бий. Тийм учраас Бурханы өмнө бид зөвхт байх ёстой. Хэрэв бид Бурханыг үнэхээр хайрлаж, түүнд таалагдах гэж хичээдэг бол тэр биднийг үүнээс хамгаалах болно. Тэр бидэнд ямар нэг буруу зүйл үүнд байгааг таниулах болно. Бид иш үзүүлэх хүлээн авахдаа, эзэн, хэрэв энэ таны үг бол би илсээ олох болтугай. Тийм биш байлаач би таны зам дээр үлдэж, танд итгэх болно гэж хэлдэг. Эзэн Есүс бидэнд сургахдаа тариан талбайд хогийн ургамалч бас хамт ургадгийг заасан. Үүнийг тэнд суулагч нь муу ёрийн сүнс юм. Гэвч эзэн хэлэхдээ, ургацын цаг эртэл хоёуланг нь ургуул гэдэг. Тэгэхээр бид нэгнээ шүүх ч юм уу, бусдыг хардаж болохгүй юм. Үүнийхээ оронд харин бид өөрсдөө цагаан буудаан түрүү байх гэж хичээх хэрэгтэй. Зөвхт шудраг, даруй төлөв, дуулууртай байх ёстой. Тиймээс бүгдээрээ хууртагдахгүй байцгаая. Харин ч эзний замыг ойлгож, Бурхныг хайрлаж, итгэлээр өсцгөөе. Эзэн бидэнд амласнаа цаг нь ирэхэд заавал биелүүлнэ. Түүнээс ирээгүй зүйлс харин хизээч биелээ олохгүй. Тийм гэлээч бид итгэлдээ үнэнч үлдэх ёстой. Энэ бол үнэн итгэгч хүний явах зам юм.